Монгол Улсын их хурлын дарга Зандах хүүгийн энх болд өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд, Джеймс Фишк нарыг хүлээн авч уулзлаа. Улсын их хурлын дарга уулзалтын эхэнд Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал урт хугацаанд яригдж байгаа бөгөөд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын их хурлаас томилоо ажиллуулж байгааг дуулгалаа. Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн улс төр судлал, социологийн ухааны доктор профессор Ларри Даймонд болон тус сургуулийн нийгмийн харилцаа улс төр судлалын профессор Стэнфордын зөвлөлт харьцлын төвийн захирал Джеймс Фишк нар улсын их хурлын даргаыг цаг зав гаран хүлээн авч буй талархал илэрхийллээ. Ноён Ларри Даймонд, Джеймс Фишк нар Монгол улсад болж буй үндсэн хууль ба зөвлөлөх ардчлал сэдвт онол практикийн баг гурал болон онлайн эрх чөлөө эвслийн 5 дугаар баг гуралд оролцож буйгаа улсын их хурлын даргад танилцуулаад үндсэн хуулийн шинжилгээний холбогдолтой асуудлаар харилцан ярилцаж санал солилцсон юм а. Уулзалтад улсын их хурлын гишүүн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Батбаяр, улсын их хурлын даргын хуулийн бодлогын зөвлөх ганц сүх, үндсэн хууль ба зөвлөлөх ардчлал сэдвт онол практикийн баг гурлын зохион байгуулагч Занна Шатар болон албаны бусад хүмүүс байлслаа.